Байцгаана уу сурагчдаа. Та бүхэндээ өнөөдөр газар зүйн хичээлийг танилцуулъя. Газар зүйн шинжилгээ ухаан юуг судалдаг вэ? За газар зүйн байгаль нийгмийн өмс үзэгдлийн тархалт, байршилт, уялдаа холбоо, харилцан нөлөөлөл, онцлог, тэдгээрийн учир шалтгааныг цаг хугацаа, орон зайн хамааралд нь судалдаг шинжилгээ ухаан юм аа. Газар зүйн хичээлэн дотроо байгалийн газар зүй, нийгмийн газар зүй гэж хоёр ангилж хуваагддаг. За байгалийн газар зүйн хичээлдээ сайенсийн хичээлүүдтэй холбогддог бол нийгмийн эдийн засгийн газар зүйн хичээл нь англи хэл, бизнес судлал, эдийн засаг, түүх, аялал жуулчлал гэх мэт хичээлүүдтэй нэгт уялдаа холбоотой байдаг. За өнөөдөр газар зүйчдийн чадвар аливаа асуудлыг олон талаас нь авч үзэх, шинэ ухааны судалгаа хийх, төсөл хээрийн судалгаа хийх, бие дааж ажиллах бүтээчээр сэтгэх, харилцах, бодит байдал дээр орон зайн хэв маягийг болон үйл явцыг ажиглах, газар зүйн зураг унших, зохиох, ойлгох, график диаграм, төрөл бүрийн график диаграм уншиж, ойлгох, байгуулах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, үнэлэх, төлөвлөх асуудлыг шийдвэрлэх гэх мэт маш олон чадваруудыг шаарддаг байна. За манай олон улсын Geography IGCS 0460 кодтай газар зүйн хичээл бол бүхэл бүтэн 3 бүлэг сэдвийг үздэг байгаа. За 3 бүлэг сэдвийн эхний 2 бүлэг сэдв дотроо маш олон хичээлүүдтэй эхний 2 бүлэг сэдвээ 9 дугаар ангийнхаа IG-ийн хичээл дээр, за сүүлийн 3 дугаар бүлэг сэдвийг болохоор 10 дугаар ангийнхаа IG-ийн хичээл дээр үздэг. За мөн хичээл болгоны дараа ерөнхийдөө тухайн нэг дэлхийн янз бүрийн улс орнуудын жишээн дээр бодит кейс дээр тулгуурлаж, кейс дээр судлах, эссе бичих ийм чадварууд шаарддаг. За шалгалтын материал бол пепер 1, пепер 2, пепер 4 гэсэн 3 пепертэй газар зүйн хичээл дээр суурилсан зарим мэргэжлүүд байна. За байгалийн газар зүйн хичээлийн зарим судлах сэдвүүдээс гэрэл зургаар оруулсан байна. Нийгмийн газар зүйн судлах зарим сэдвүүд. Байгаль орчны тулгамдсан асуудлууд, түүний шийдвэрлэх арга замууд, байгалийн гамшигт үзэгдлээд урьдчилан сэргийлэх зэрэг менежментийн талын хичээлүүдийг төлхөө үздэг. За ингээд та бүхэндээ анхаарал хандуулсанд баярлалаа.